Өөрийнхөө өвчнийг хайрал номон дээр хүний бие махбодод өвчин гэж зүйл үүсдэг үндсэн 5 механизмын талаар бичсэн байна. Гэхдээ бидний амьдарч байгаа хорвоодлол хэдэрч бол арга биелэг гэж хоёр зүйл яг тэнцвэртэй оршиж идэг. Алийг нь үгүйсгэх боломжгүй шүү дээ. Харин энэ өөрийнхөө өвчнийг хайрал номон дээр бол яг бараг л 100% бэлэг талаас нь сүнслэг талаас нь хүний бие дотор өвчин гэж зүйл яаж үүсэж бий болдго юм бэ гэдгийг тайлбарласан байлээ. Одоо хүн яг амьдрал дээр гинт гараа зүсээ тэрэн дотор нь бохир бактери ороод өвчин тусаж болно. Явж агаад гинт бүдэрч унаад хөлөө угуулчих болно. Тэрнээс нь болоод бидний биеийн дотор өвчин үүсэж болно шүү дээ. Гэхдээ энэ номон дээр бол тэр одоо физикал талаасаа, арга талаасаа өвчин гэж зүйл яаж бий болоод байгаа юм бэ гэдэг талыг бол үгүйсгээгүй. Гэхдээ тэр талаас нь биш, нөгөө талаасаа сүнслэг талаасаа бас өвчин гэж зүйл яаж бий болдог вэ гэсэн 5 зүйлийг дурдж байгаа. Нэгдүгээрт даалт ухамсар нь өвчин гэдэг зүйлээр дамжуулаад таны хүслийг биелүүлж таныг хамгаалахын тулд өвчин гэдэг зүйлийг бий болгодог гинэ. Тэр нь болохоор одоо чи номон дээр бол бодит жишээ бичсэн байгаа. Нэг настай эмэгтэй нөхөр нь нас орсон, нөхөр нас орсны дараа биеийн шалтгаангүйгээр байнга өвдөд эхэлсэн. Тэгээд номын зохиолч дээр очиод ховсын имчилгээнд ороод зохиолч маань тэр эмэгтэй даалт ухамсартай ажиллаад эхэлсэн чинь тэр эмэгтэй даалт ухамсартаа бүр цаанаа хүсчихсэн зүйл нь болохоор ганцаардчихсэн учраас манай хүүхдүүд над дээр байнга ирээсэй гэж хүсчихсэн. Тэгэнгүүт бие нь өөрөө өвчнийг бий болгоод тэгээд ээж нь өвдөд эхлэх юм бол хүүхдүүд нь байнга тэрүүн дээр ирнэ штэ. Тэгээд хүслийн биелүүлсэн байсан. Тэгээд номын зохиолч бол тэр хүнтэй ажиллаад ингээд та хүүхдүүдээ ирүүлэхийг хүсээд байгаа. Ганцаардаад байгаа учраас бие махбод чинь таны хүслийн дагуу өвчнийг бий болгосон байна гэж тэрийг нь ойлгуулад имчилсэн гэсэн байлээ. За мөн дээрэс нь хүн ингээд нүн дургу зүйлээ байнга хийдэж штэ. Номон дээр бол ингээд дургу ажилдаа явдаг залуугийн талаар бичсэн байлээ. Залуу бол мөнгө олохын тулд бол ажилдаа байнга явж байгаа. Гэхдээ даалт ухамсар нь бол тэр дургу ажлаа хийхийг хүсэхгүй байгаа. Тэгэнгүүт даалт ухамсар нь нөгөө даалт хүслийг нь сонсоод ажилдаа явахыг хүсэхгүй байгаа юм чинь биеийг нь өвтгөхөд хэлсэн. Энэ мэтчлэнгээр даалт ухамсар гэдэг зүйл бол таныг хамгаалж идэг. Тэгээд таны хүслийг биелүүлэхийн тулд яг өвчин гэдэг зүйлийг бас ашиглаж бий болгодгоо гэсэн байна.